Монгол улсын 21 аймгийн 19 аймагт ойрын өдрүүдэд цас болон цасан шуурга тасралтгүй үргэлжилж хасах 40 эм хүрэх төлөвтэй байгаа учраас гамшигын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалж 502 орчим хүүхэд аймнаас эрүүл мэндээр хохироодсон тоо мэдээлэл байдаг. 22 оны 12 сарын 1-ний өдөр бада зудан эрсдлийн зурагд гарахад нийт нутгийн 60 орчим хувь нь их, 30 орчим хувь нь дунд, 10 орчим бага хэмжээний зудан эрсдэлтэй гарсан. Малчд маань олон жилийн хөдөлмөрлж өсгөж өвжүүлсэн энэ малаа ингээд нэг өвлийн энэ зуднаар ингэж өхүүлнэ гэдэг нь бол их хохирол амсж байгаа хэлбэрээ. Малаа ингэж хогдуулснаас сэтгэл санаа болон эдийн засаг бүх талаараа бол хохирол амсж байгаа. Зудын эрсдлээс урьдчилан сэргийлж, бяцхан үсийнхээ эрүүл мэндийн төлөө хамтран ажиллацгаая.